Төсвийн тодтголоор 3 гаруй их найд төгрөгийн тодтгол орж ирж байна. За тэгээд энэ мөнгөн дүнгийн дийлэнх нь бол одоо нийслэл хоттой холбоотой дүнгууд байна. За нийслэлийн газар чөлөөл 584 тэрбум, нийслэлийн бонд 1 их найд гэх мэтчлэн. За тэгээд дийлэнх төсөв нь бол нийслэлээр тавигдж байна. За тэгээд яг нь нийслэлээр бол маш олон тулгымцсан асуудлууд байгаа учраас бол одоо мөнгө тавиад явах нь зөв. Гэлээ гэхдээ энэ дээр хотын даргаас тухайлж асуух нь энэ нийслэлийн газар чөлөөлт гээд байгаа 584 тэрбум төгрөг ер нь яг ямар учиртай мөнгө вэ? Тэгээ хагас их найдыг бол одоо бид нар юм газар чөлөөлтөнд зарцуулах гэж байгаа юм байна. За тэгээд энэ сэлб дэд төвийн 2206 нэгж талбарыг чөлөөлөхөд шаардлагатай нөхөн олгорын зардал гэсэн зүйл танилцуулга дээр орж ирсэн. За тэгэхээр энэ яг гэрээнүүд нь хийгдсэн юм уу? За хичнээн одоо эзэмшигчтэй хичнээн одоо гэрээ хийгдэх шаардлагатай байгаа. За үнэлгээг нь ер нь бол яаж тохирж байгаа? Тэгээд цаашлаад одоо үүний үр дүнд ер нь яг бид нар хідэн янданг устгах вэ? Хотын асуудал яг тэрүүгээр одоо хэдий ямар хэмжээнд одоо шийдэгдэх вэ гэдэг ийм асуултыг хотын даргаас асуумаар байна. За хоёрдугаарт бас нийслэлийн бонд дээр бол одоо бөөрөлжтийн талааны цэцлэгийн станцад дамжуулан зээл олгоно гэсэн шийдвэр гарсан байгаа. Тэгээд яг хувийн хвшлийн явж байгаа төсөл дээр заавал энэ хот дамжуулан зээл олгох шаардлагатай байсан юм уу? Бид нар одоо арилжааны шугамаар өөрсдөө зээл аваад явах боломжгүй байсан юм уу? Нэгэнтээ эхэлсэн төсөл учраас за нийслэлтэй холбоотой иймэрхүү асуудлууд байна. За хоёрдугаарт нь болохоор малчин хоршооны зээлийн хүүгийн зардал гээд бас нэг 126.7 тэрбум төгрөгийн зардал орж ирж байна. Тэгэхээр энэ малчин хоршооны зээлийн хүүгийн зардал гэдэг нь одоо бас яг хідэн зээлдэгчийн зээлийн хүүгийн зардал вэ? Нийт олгосон зээлийн одоо хэмжээ нь хэд вэ? Яг тэрийг бас асууя. Баярлалаа. За Нямбатар дарга байгаа мó? За чойжилсрын сайд хариулъя. Чойжилсрын сайдын микрофоныг өгье. Жаргалан гишүүний асуултанд хариулъя. Бөөрөлжтийн цахилгаан станцад Улаанбаатарт 300 орчим тэрбум төгрөгийг дамжуулан зээлдүүлэх ийм үйлчилгээ тусламж гэх юм уу? Хамтарч ажиллаж байгаа юм. Ер нь бол манай эрчим хүчний салбар ялангуяа нүүрсний их усүр барахад барууны улс орнууд бол ерөнхийдөө Парисын хэлцээрийн дагуу нүүрсний төслүүдийг санхүүжүүлэхгүй байгаа. Нэг. Хоёрдугаар дээрээс нь дараагийн хүндрэл бол 21 оны намар 9 сард Нөбийн 176 дугаар жуулган дээр Кяд улсын ерөнхий төрийн тэргүүн СЖП-ийн дарга Кяд улсын газар нутгаас гадна нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэдэг ийм мэдээлэл хийчихсэн. Энэ улс төрийн мэдээллийг дагаад Кядтын бүх төрийн шийдвэрүүд гарч ирсэн ийм нөхцөл байдал байгаа юм. Тийм учраас нүүрсний төсөл дээр их усэр гадаад дотоодоос босгоход бол урд нь байсан одоогоос 10 жилийн өмнөх нөхцөлтэй байдалд бол харьцуулшгүй хүнд нөхцөл байдал байгаамаа. Энэ 300 орчим тэрбум төгрөгийн бондыг дамжуулан зээлдүүлж ямар ч байсан энэ 2024 оны 10 дугаар сар гэж байгаа. Магадгүй жоохон ажил нь хойшлоо гэхэд нэг 12 сарын 1-ээс өмнө 150 мегаваттын блок ашиглалтанд оруулах. Ирэх жилийн 10 сарын 1 гэхэд 250 мегаваттын блокийг ашиглалтанд оруулахад энэ төслийг хэрэгжүүлж байгаа компани мөнгө өрсгөлийн дутагдлалд орчод байгаа юм. Тийм учраас хотын дарга маань энийг ойлгоод сангийн сайд засгийн төвшөнд бүгдийг нь ойлгуулад энэ ажил хийгдсэн. Жаргалан гишүүн. Энэс ондоо ойрын хугацаанд бид нэр ашиглалтанд оруулж их усүр байхгүй байна. Харамсалтай. Ямар нэгэн цахилгаан станцыг эхлүүлэхэд доор хаяж 30 сар, цаашлаад 36, 40 сарын хугацаа шаарддаг учраас манай хэрэглээний өсөлт маань ийм хэмжээний хугацаа хүлээх болцоо гарахгүй байна. За хоёрдугаар микрофон хотын дарга хариулъя. За би гишүүний асуултанд хариулъя. Энэ жил бид нар сэлб дэд төв дээр газар чөлөөлтөнд одоогийн байдлаар 294.3 тэрбум төгрөгийг газар чөлөөлтөнд зарцуулаад байна. Одоо бид нар энэ ондоо төсвийн тодтгол ингээд батлагдсан тохиолдолд нийслэл төсвөө тодтогоод дахиж 150 тэрбум төгрөгийг зөвхөн сэлб дэд төвийн газар чөлөөлтөнд зарцуулахаар төлөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар захирамжинд гараад
гар дээрээ мөнгө авсан 1200 иргэн байна. Эх 7 хоногт үлдсэн 100 гаруй иргэн үлдэгдэл төлбөрүүдээ авна. Энээс цааш бид нар дахиад энэ ондоо 150 тэрбум төгрөгийг газар чөлөөлтөнд зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бондын 500 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар ярий. Даргын хугацаа дуусчлаа. За нэмэлт минут өгье. $500 биш, ер нь нэг их найдаар нь би тоомлоод хэлчихөө. Энэ нэг их найдаас 600 тэрбум төгрөг нь эрчим хүчний төсөл дээр санхүүжиж байгаа. Сая Чойжсрын сайд айгүй тодорхой хэлсэн. Парисын уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсээрд нэгдэж орсон улс орнууд хүрэн одоо төсөлд санхүүжилт олохгүй байгаа. Тэгээ бид арга буюу дотоодоос бонд усгаж эрчим хүчний станцад хөрөнгө оруулалт хийж байгаа. Эргэн төлөлтийн уг төсөл хариуцсан, төслийг хот барьцаалсан байгаа. За 300 тэрбум төгрөгөөр нь батарей станц байгуулад тендер шалгараад гэрээ хийгдэж байна. За энэ төсөл 11 сарын сүүлээр дуусна. Шууд одоо төв эрчим хүчний шугамд энэ төсөл дуусмагцаа эрчим хүчээ нийлүүлнэ. Үлдсэн 400-гийн 270 замын төсөл байгаа. Үлдсэн туул нэг коллектор, сангийн бусад төслүүд байгаа.